Авьяастай юу? Үгүй юу? Нойрын хамгийн том мөрөөдөл бол маш энгийн адал явдалчин болох. Тэрээр адал явдалчдын 6 сургуульд тус бүр 3 сар суралцдаг боловч бусад сурагчид гялалзсан сүртэй чадваруудтай болж байхад нойр зөвхөн анхан шатны чадварыг л сурдаг. Үүний улмаас тэр адал явдалчин болох ихгүй болдог. Сэтгэлээр унсан ч нойр бууж өгөлгүйгээр гэстэй харин 10 жилийн турш нэг өдөр ч алгасалгүй бэлтгэл хийдэг. Гэвч шинэ чадвартай болтгоо. Өөрийгөө сулд орой гэж бодсон нойр улсынхаа нийслэл рүү явж янз бүрийн хар ажил хийдэг. Нэг ажлынхаа үеэр тэр нэг охиныг галзуу үнэнд дайруулахаас авардаг. Арай ядан дийлсэн нойр илүү хүчтэй байсан ч болоосай гэж боддог. Гэхдээ энэ бол зөвхөн нойрын л бодол. Үндэ тэр үнэнд сүүлийн түвшний Минотавр байсан ба нойр түүнийг хамгийн энгийн чадвар хайрыгаар л ялсан. Үнэн хэрэгтээ нойр хамгийн энгийн чадварыг туйлд нь хүстэл давтаж төсөөлшгүй хүчтэй болсон байв. Нойрын аварсан охин Лин түүний хүчийг хараад алмааран шууд шавна болно гэдэг. Харин нойр өөрийгөө сулд орой гэж итгэсээр түүний даруухан байх гэсэн бүх үйлдэл бусдыг гайхшуулдаг. Набешики болон Кавагучигийн зохиолоос сэтүүлсэн Урэва Субэтэ о Парисүрү араасарав үл ойлголцлууд нь маш инээдтэй. Миний бодлоор нойр өөрийнхөө авьяастайч амжилтынх нь ихэнх нь шаргуу хөдөлмөрийн үр дүн өдөр бүр нэг аним.